За өмнө нь бол эрэхтэй дандаа өвчтний зүгээс ирдэг байсан. Тэгээд тухайн үед бол одоо миний өвчин одоогийн эмчилгээний дараа идэхгүй зөвхөн ч гэсэн бага байсан. Одоо өөрт маань мэдчихсэн. Сэтгэл санаагаар вирусыг бууж өгч болохгүй. Одоо өөрийн чинь тэгээд яг эмчилгээний дараа ч гэсэн одоо өвдөх, завир мавир. Одоо би эдний эмчилгээний дараа хэр сайн болох вэ? Миний эмчилгээ хэр үр дүнтэй болох вэ гэж санаа зовлилтой ирдэг байсан. Одоо бол яг бүрэн идэгсэн үнэ өөр ирэхэд бол миний хувьд хэм бол сэтгэл санаа доктортой аз жаргалтай ирж байгаа. Эмнэлэгт хийдэг эмчилгээ нь болохоор яг хавдралгаа чиглэж эмчилгээ хийдэг. Ирсэн үр нөлөө хэм бол шууд эхний эмчилгээнээс хавуулаад үр дүн нь огцон мэдэгдэжсэн. Одоо жишээ нь хавдрын хэмжээ нь эхний эмчилгээний дараа огцон багасаад ер нь мэдэгдэхгүй бол эмнэлэг маань хангалттай сайн хэдэн хувь нь л ингээд тухайн өвчин рүүгээ очих магадaltaй байд юм байлээ. Тэгээд ерөнхий уламжлалт эмчилгээ нь болохоор бүх биеэр тараад тэгээд бие дээр одоо энгийн амьдралд нөлөөлөх ч гэсэн айгүй эрчимтэй болж байгаа нь шууд ажиглагдчихсэн. Тийм үр дүн бол шууд мэдэгдэжсэн. Ер нь л миний бүх таньдаг хүмүүс намайг сэтгэлээр дэмжижсэн. Би чадах цорын хандсан бол өөртөө ялгдаг болохоор тэр маань ч гэсэн бас хүмүүс маань ч гэсэн эргээр нөлөөлөд тэгээд сэтгэл санаа нь тэгээд тэр надад тустай болж исэн. Бас би өөрөө ч гэсэн ер нь анханасаа сэтгэл зүйн хувьд ер нь бууж өгөөгүй. Тэгээд нэг удаа ч гэсэн ер нь сэтгэл санаагаараа өөрийгөө жөөн. Тэгээд хамгийн үргэлж ингээд ялнаа чадна гэдэгтээ итгэлтэй баг. Тэгээд эмчилгээг бол одоо тул юм бол ер нь өөртөө итгээрээ битээ эзэж боож хөөрэй гэж хэлмээр байна.